За, А то юу нова би гэж орж ирж байна. Энэ гурыг. За, энэ бол бас амархан бас айгүй хэрэглэгддэг энэ дүрэн байгаа. Шууд хэдүүлээрээ бүлүү орох юм бол JLPT というのは日本語能力試験のことです。буюу JLPT というのはгэдэг нь болохоор Япон хэл гэдэг нь Япон хэл гэдэг JLPT гэдэг нь Япон хэлний түвшин тогтоох шалгалт юм аа гэхээр no koto desu гэдээс навч гэсэн. Тэрийг хэлж байгаамаа гэж ингээд тайлбарлаж хэлэхдээ no koto desu. За. Toshidama というのはお正月に子供にあげるお金のことです. буюу энийг одоо тайлбарлаж штэ. Одоо Toshidama буюу шинэ жилийн мөнгө гэдэг нь юу гэсэн юм бэ? Артлаас нь тайлбарлаж тий. お正月に子供にあげるお金 буюу шинэ жилээр хүүхдэд өгдөг одоо мөнгийг хэлнэ. Хэлнэ гэдэг нь болохоор no koto desu. Тайлбарлаж байгаа. За дараагийнх нь Табеходай гэж манайхан сонсчихсон уу? Табеходай. За тэгвэл табеходай гэж байна. Табеходай というのは буюу табеходай гэдэг нь сукина даке табете ii shizutemu no koto desu. Shizutemu гэдэг нь хүссэн хэмжээгээр идэж болох системийг хэлнэ. За энэ дөр болохоор 5 гэдэг нь юу байдаг юм бэ гэвэл одоо жишээ нь за 90 минутанд та хүснээрээ ид харин одоо 90 минутанд хүснээрээ пицца ид ч юм уу тий юу ч байж болно. Тэр ресторанаас шилтгаалаад 90 минутанд та хүснээрээ пицца ид харин 90 минутын 2000 yen 3000 yen гэт. Ингээ энийг 5 буюу ингээ хүснээрээ идэхийг хэлж байгаа байхгүй юу? Ийм юм Японд авах байдаг. За. За одоо саний no koto desu. No koto desu гэ ардаас ингээ орж ирж штэ. За тэр үед нь ямар хуу үг орж ирж болох вэ гэх юм бол no koto desu. No koto да буюу одоо энэ бидний саний хэрэглэсэн үгнүүд тэнгуутаа no mono да байж болж байна. No toyu imita буюу ийм утгатай. No toyu imita буюу ийм утгатай. No ryakuda буюу одоо энэний ингэж товчлсон хэлбэр нэ тий рякуда гэж ингэж орчиж байгаа гэсэн үг. За хэдүүл шууд энээсээ буцаагаад ийшээ орж ирэх юм бол А гэж байгаа нь Б гэсэн үг юм аа. А гэдэг нь Б юм аа. А toyu no wa Б гэсэн тайлбар утгыг оруулж ирээд дэс гэж байгаамаа. За юу това и тоюнова гэж хэлж болно бас тува гэж хэлж болдог байхгүй юу? Тува гэдэг нь болохоор илүү одоо албан ёсны хэллэг нэ. Атте юнова буюу итте юнова гэдэг нь болохоор илүү одоо тий харилцан яриан дээр ашиглагддаг хэлбэр юм байна. Итте юнова. JLPT というのは何ですかちゅうもて JLPT じゃюу юм бэ? Бид нар одоо ингэ асуудал шаараа шинэ Google ч юм уу те ChatGPT гэсэн ч юм. Ямар нэг мэдгүй юм ангуутай то ва何ですか? というのは何ですか? というのは何ですかч юм уу те ингэж асууж байна. гэсэн үг. За質問するときはби сая質問хийлээ штэ. あまとというのはどの意味ですか? гэж асуух нь те. 아마토 гэдэг энийг юм мэдгүй юм асуугата то юу нөө дууна юм дэска буюу ямар утгатай вэ гэж асуусан чинь хариулт нь амато то юу нөө буюу амато гэдэг нь амай моно сукина хито но кото дэс буюу амай моно буюу одоо энэ чихлэг юмд дуртай хүнийг хэлдэг юм аа тийм дуртай хүнийг хэлнэ гэж тайлбарлаж ирсэн.